ирж шүү дээ. За сайн байцгаана уу. За ах дээр явсараад Франц улсын Лион гэж хотод бол ирж гисэн. Бас 9 цагийн паузыг амрах гад ингээд төр паузлаад ингээд зогсож байна. Аяа хоол иж идэх гээд өнөөдрийн ажил бол амжилттай сайхан боллоо тийм байхаа. Оо тий өнөөдөр өстэй нэлээч хоол газрыг өстэй амархан тууллаа. Ахны өөрийгөө сайхан танилцуулаач тийм ээ. Аль нутгийн ямар хүн бэ те. Би ч одоо уул гарлан Төв аймгийн Алтанмалгаас гаралтай. Багдаа гараа авчихсан юм уу? Тэгээд хотын оршин суугч Улаанбаатарын. Одоо тэгээд Чехэд ирээ тэгээд 5 жил гаруй болж байна. Үйлдвэрийн ажил хийдэг л байсан. Одоо тэгээд нэг сайхан том дэргэнд ороод энэ сайхан олон газар үзэж явна уу? Нилээч олон улсуудыг үзчихлээ. Тэгээд энэ Францыг үзээгөөс харин Францад ирчлээ. Ирчгээд одоо тэгэл хоолоо хийж идэхээ сууж байна та. Ер нь том тэргэнд ороод ерөөд сайхан зүйл нь ер нь юу мэдэгдэж байна. Ерөөдөө бас ингээд харамсалмаар зүйл бас байж гинөө те. Аль нэг сайн муу талаас нь хоёр талаас нь яриач тийм ээ. За сайн сайхан юм бол байлгүй л явах вэ. Ч одоо тэгэл зөндөөл их олон газар зөндөөл олон үнэтэй байж байна. Тэгэл наад заханлын зогсоол руу орохгүй л байхад л нэг нөхөр гүйж ирээл наашаа цаашаа одоо тэгингээл заагаад өгч чинь. Энд ч л өстэй сайхан штэ. Зарим бас нэг жоохон тиймэрхүү хүмүүс байна. Тэрнээсээ сайн олон юм да. Тийм штэ том дэрэг гэж үнэхээр сайхан л та. Тэгээд за тэгээ Монголд одоо том дэрэг барьж ивөө. Тэгэл бүр дагнж л барьж байгаагүй. Тэгээд яг хаа алдаг хоног нөхөөсөн шахуу тэгэл явдаг байсан. За тэгвэл бас зах тухтай л юм тийм ээ. Энд ер нь Европ жолооч болсноос ер нь хэцүү зүйл нь юу вэ? Сурах юм юу вэ? Аль нь жоохон төвхтэй санагдуу те. Одоо бас хөрөн сурж штэ тийм ээ. Ер нь яасан ч хэцүү юм бэ гэж бодож ирсэн зүйл ер нь том тэргийн талаар. За яг хөө нөгөө жолоо барай явахд бол асуудал алга. Эхлээд гарч байгаа хүнд бол GPS гэж нэг юм байна. Тэгээ навигацаа сайн юу байх л хэрэгтэй. Энийхээ л учрыг олчих юм л одоо нэг тойргоор тойрол толгой өргөл өөр газар гараа авчдаг байхгүй. Энийхээ учрыг олоод ингээл яг л явах юм бол тэгэл асуудалгүй л дээ болно гайгүй. Яг одоогор бол Европод ирсэн жолооч нь тохограф гэдэг зүйлийг бас ойлгохгүй бас нэлээд бас бодолж байна тийм ээ бас их торгуул их өндөр авч байна. Энэ зүйлийн талаар бас ихэр ойлголттой явдаг бай. Тоохог уул нь ойлгочвол уул нь гайгүй. Тэгэл яг л ном дүрмийнхээ дагуу хурдаа тааруулаад тэгэл нэг амрах ёстой цагтаа амраал тэгээ явчих юм бол уул нь гайгүй л дээ. Тэгээ одоо хүрлээгийн маань юу яасан тийм бичлэгнүүд байгаа шүү дээ. Тэгвэл тэгин энийг өнгөл ингээ тоохооны сургалтууд байж идэг. Тэр мэрийг хараад би хүртэл анх нөгөө юу бодолж явах үедээ бас хүрлээгийн бичлэгийг үзээл тэгэл юу ажилласан. Одоо бас нэг тийм сайн гэхэд одоо хайшаа чинь. Гэхдээ яг бас өглөө нэг ажлаа эхлүүлээд ороо хаагаа тэгэл явж л байна. За бас сайхан юм тий. За тэгээд одоо Чех улсд ер нь хэр дасан зогсож байна гэж өөрийгөө ер нь үзэж байна. Ер нь ингэдэг юм байлээ. Монголоос ирсэн хүн бол эхний нэг 6 сар за цаатлаад нэг жилийн дотор бол ер нь буцна гэсэн шинжтэй байдаг. Би ч гэсэн тэгжсэн. Тэгээ нэг жил болсны дараа тэгээд юу одоо тэгээд дасцсан байлгүй одоо тэгээд 5 жил гаруй явцсан ба шүү дээ. За тэгвэл Чех дээрээс хөгжилтэй зүйл ч юм уу бас санаанд мартахааргүй тийм бас бодолж исэн үеэс нь дурсамжаад үлээс одоо сэтгэлд үлдсэн зүйлээс нэг яриач тийм ээ. За тийм ч одоо юу гэдэг вүлээ. Бодолж исэн үү? Одоо хэл бас мэдгүйгээс хэцүүлээл ингээд ийм асуудал их гардаг ш тийм ээ. Байна. Хэл мэдгүйгээс бол зөндөөл байна. Тэгэл заримдаа хүн амтнэр руу ярьчин заримдаа тэгэл ерөнхийдөө бол тэгээ алдар татаа тунгаагаараа тэгэл явна штэ. Тэгэл ганц нэг үг оролцуулаад тэгэл татаа тунгаагаа хийгээл ер нь одоо ч гэсэн тийм л байгаа. Гэтэ яах вэ? Бас нэг анх иржсэнээ бодоход бас нэг дундаас нь ганц нэг үг барьж байгаа. За ер нь ингэж байгаа юм байна шүү гэдээ бас нэг юм хамаа бас нэг ойлгох гээд болцсон байна. За тэгвэл ахтай бас сайхан дүүдэрээ ирлээ бас нэг урд нь бас өөр компанид ажиллаж байсан тийм ээ. Бас түр паузлаад одоо маш айлхаар дахин хоёр дахь орж байгаа тийм ээ. Одоо нэг ямар ч хэд өнөө дадлага хийж аваа тэгээд эх 7 оноос тусаа гарна да.
За тэгээд одоо та тэрийг үзэж байгаа нийт монголчуудаа тээвэрчтэй бас сориулаад бас жолооч нартай бас сах зүйл юу байна. За тэгээд үзэж байгаа хүмүүстээ бас сайхан мэдчилгээ дамжуулж тийм ээ. Тий. За би ч урд нь бас нэг ажилтны компанид явдаг байсан. Тэгээд одоо энэ хоёр дахь ажилтны компани. Яг хаа бас нэг хагас ус юмаа бас эргүүл сэргээгээд хүрлээтэйгээ цуг явж байгаа. Уул нь цуг шууд гаргачих гал байсан л та. Тэгээд би ч нэг 7 хоног яваадах яа гэж байгаа цуг явж байгаа. Тэгээд захиж хэлэх юм ер нь бол тэгээд жолооч нарыгаа дөрмөө сайн даг. Тэгээ хурдаа сайн бэр. Ерөөсөө л цаг нараа ихтүүлгүй тохоогоо сайн ашигл сур. За тэгж хэлээ та. За тэгээд нийт ингээд үзэж байгаа олон маш олон үзэж байгаах тэрэнд бас сайхан мэд хүргээс монголчуудаа. За одоо тэгээд энэ семестрийн цаг дуусч जैन. Одоо өвлийнхээ бэлтгэл тэгээд орцгоох байх. За тэгээд юу гэдгийг дээ. За тэгэл бүгдэнд нь амжилт хүсье та тий. Намрынхаа ажилтаа бас шамдуу ороод өвлийг өнтөөсийнхэн даваарай л гэж хэлээ. Тий тэгж л хэлээ да. За баярлалаа та бүхэнд.